За өдрийн мэндийг хүргэе. За Retro NBA контентын банд дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Мэдээж Hot D basketball-ын хүлгэн бит хоёр маань. За өнөөдөр 2010 оны драфтын номер 1 за саяхан зодог тайлсан John Wall-ын талаар санан дурсгаар, иргэн дурсгаар бэлдээд ирсэн байна. Тий. За тэгээд шууд дугаарлага оръё тий. За тэгээд John Wall бол багасаа их хүнд амьдралаар ер нь бол гарч ирсэн. Аав нь одоо шоронд байсан. Аав нь хүн амны эргээр бүр шоронд их олон жил болсон. Тэгээд шоронд бас байхдаа аав нь өнгөрсөн гэд. Ер нь мань хүний хувьд л их тийм багасаа хүнд амьдралыг бол туулж гарч ирсэн. Тэгээд ээж нь мань хүнийг одоо пүүз авч өхийн тулд бүр тогныхоо мөнгийг харамтлах тогоо тасалж хүртэл тэгж мөнгөө маш их зарцуулдаг байсан John Wall. Тийм учраас одоо ээжгээ ачиг хариулахын тулд сагсан бөмбөгөөр хичээдэг, сагсан бөмбөгөөр амжилттай байх түүний хувьд бол гол зорилго нь бол байсан. За тэгээд мань хүний хувьд бол багасаа их сайн тоглож байсан. Угаасаа төрөлхийн авьяастай маш хурдан гаргасан тий. Тэгээд 2009 онд Kentucky Wildcats буюу одоо John Calipariгийн удирдлагаар маш том сургууль руу орж байгаа. Одоо нөгөө анхны Kentucky Wildcats-ийн нөгөө шилдэгүүдийн нэг шүү дээ тий. Marcus Cousins, Eric Bledsoe гэх тий. Тухайд цог тоглож байсан. Тий. Тэгээд яг хоо харамсалтай Elite 8 буюу шүгэн 8-д хасагдсан. Тэгээд шууд NBA 1 жил one and done хийгээд нэг жилийн дараа шууд NBA эзэхээр бол болсон байгаа. Дулмаар 2010 оны драфтын номер 1-ээр бол Washington Wizards John Wall-ыг бол драфтлсан. Тэгээд тухайн үед Wizards багийг сандживэл одоо Gilbert Arenas, Caron Butler, Anthony Jameson гэсэн их гурвал нь одоо бүгд ер нь явцсан. Тэ Arenas ч нэг буу шуугны асуудал гаргаад. Arenas ч яваг байгаа. Arenas ч яг одоо Wall ирээд тэр өвлөн явж байгаа. Тий тэр хоёр нэг жоохон хэсэг нэг цуу тоглолт тий. Тэгээ Butler-ыг болохоор Mavericks руу солилцсон байсан. Anthony Jameson-ыг болохоор Cleveland Cavaliers руу солилцсон байсан гэдэг. Ер нь бол жоохон сэргээн босголт руугаа ирсэн. Wall гэдэг дараачийн ирээдүйн хүнээ бол авсан. Тэгээд John Wall эхнээсээ шууд цахиур хагалж эхэлсэн. Шууд 3 тоглолтод бүр 7 стилийг хийгээд бүр ямар хоёр тал тоглож вэ гэдгийг харуулад. Тэгээд John Wall-ийн одоо нэрийг хуцуулсан тий хурд, тесрэлт бүтэн талбайд яаж хурд хийдэг вэ? Энэ бол гайхалтай. Шууд эхлээл лигийг бол John Wall гэдэг ийм тоглогч юм байна шүү дээ гэдэг. Шууд хүмүүст тийм одоо гайхамшигт үзэгдэл баягийн бол болж ирсэн тийм ээ. Энэ тоглогчийн нэр нь хүртэл өөрөө нэг юм гоё те Wall гэдэг юм хан хэрэм гэдэг юутай. За дээрэс нь John Wall-ыг NBA-д орж ирэхээс өмнө John Wall гэдэг бүр юм дуу гарцсан байсан. Ийм өөрийн гэсэн бүжигтэй ингэж бүжиглдэг юм. Тухайн үед ч нэг дөөги гэдэг нэг стилээс дэгсэн шүү дээ тий. Яг тийм бүжигэн дээрээс ингээд одоо John Wall гэдэг бүжгийг бас ингээд хослолцоо. Ер нь NBA-д анх орж ирэхдээ бол ингээд нэрийн дуутай тэгээ бас од олцсон орж ирсэн байхгүй. Тий. Тэгээд за амжилтын хувьд бол мэдээж эхний 3 жил нь угаасаа баг нь муу байсан. Тэр ч утгаараа 13, 14, 15 гээд ер нь бол лигийн хомоол бол амсан. Гэхдээ босголт хийж байгаа. Гэхдээ John Wall-ийн хувьд бол бас үнэхээр хувь тоглогчийн хувьд бол маш оргил сайн жилүүдийг бол өнгөрөөсөн тийм ээ. За ганц гомдолтой байдаг юм нь болохоор мань хүн 10-аас 11 оны үеэрл тоглоод болно. Rookie of the Year авах боломжтой байсан. Даанч тэр жил өмнөх жилийн драфтаар нь орж ирээд тоглоог гэж ороод ирсэн. Blake Griffin-ийн нөгөө нэг галзуу солиотой жилтэй таарад тэр нөгөө нэг All Star-т ороод Slam Dunk-ийн тэмцээний авраг болоо тий. Нэг нь бол Илеотыг бас байлан дагуулсан шүү дээ Griffin ч. Яг тэр жилдээ давхцсан. Уул нь бол нэг өөрийн гэсэн бас нэг цомтой байж их л байсан тоглогч байгаа байхгүй. Тий. Тэгээд эхний 3 жилдээ бол плей-оффт ороогүй. Тэгээд лигийн хомоол хансан. Гэхдээ 14 оноос эхлээд одоо Bradley Beal нь 12 онд орж ирж байгаа. Тэгэхээр одоо урд чугмын одоо юм маш динамик хосолт болж эхэлсэн тийм ээ. Bradley Beal, John Wall гэдэг. Тэгээд 2014 онд анх удаа плей-оффт Wizards нь бол орж байгаа тийм. Тэгээд тэр жилдээ гол нь John Wall бол All Star болж байгаа. За тий All NBA-д бас нэрлэгдэж байгаа 3 дугаар хагтана. Тэгснээ хамгийн бас тухайн жилийн хайлайт юм нь юу вэ гэхээр Slam Dunk-ийн тэмцээнд бол John Wall MVP-г нь авсан. Ягаад MVP-г нь авсан бэ гэд хэлж байгаа вэ гэхээр тэр жил нэг East West дээр багаар тоглож ирснийг санддаг. East West гэдэг. Тэгээ Terence Ross, John Wall, Paul George гурав East-ийн талаас тодорхойлоод тэгээд энэ гурав авраг болохдоо MVP-г нь John Wall авсан. Нөгөө нэг Blue Man билүү те? Blue Guy ч билүү. Blue Guy-ыг ингэж даваад яг салтаан дуугараа гаргаад дээрээс доошлуулаад. Тэгээд тухайн үед ер нь бол John Wall-ыг чинь бүр ингэж тогтдог, хамгаалдаг, хурд гаргадаг те найруулдаг гэд.
Ер нь бол энэ залуу ер нь удахгүй лигийн элит холбогчдын нэг болно гэдэг. Яг тесэрсэн жил юм болов уу гэж байна. Джон Wall бол маш тийм underrated хамгаалагч бол байсан. Бүх хамгаалтын багт ганцхан удаа нэрлэгддэг. Энэ бол би бол зүгээр 2 болон 3 удаа дор хаяж нэрлэгдэх ёстой гэж юу бол хувьдаа боддог. Wall бол нэг хурдаар дутахгүй, биеэр дутахгүй, бие үцээтэй. Одоо яг 2010-ад оны холбогч чинь бол ийм уян аларгаа шүү дээ. Steph Curry, Dame мэдэр гэл те. Wall бол яг ийм хурдтай, тэгснээ ийм ардаас chase down block хийдэг. Chase down block нь LeBron шиг шүү дээ ер нь. Айгүй хурдтай орж ирдэг. За дээрэс нь бөмбөг тасалт сайтай. Гар их сайтай. Тэр учраас бөмбөг сайн тасалдаг байсан те. Тэгээд их гоё тоглогч байсан. За эхний шатаа бол давчиж байгаа тий. Шууд эхний орсон гэж хэлээ. Нөгөө өмнөх бичлэгийг та хэд үзсэн бол Chicago Bulls-ыг хочиж байгаа шүү. Washington Wizards. Яг зөв тий. За тэгээд яг Bulls-ыг John Wall-ийн хувьд бол би 3 карьерийн 3 үе шатанд ер нь бол хувааж үзсэн. За 2010-аас 13 оны хувьд бол за манай үний одоо Rising одоо гарч ирж байгаа үлээ тийм ээ. За 14-өөс 17 он бол одоо яг оргил жилүүд нь 18 тий 18 тий. Тэгэхээр ингээд 5 жил дараалан All-Star болж байгаа. Тэгээд бүх NBA-гийн нэг бүх NBA-гийн 3 дахь багт нэрлэгдэж байгаа санагдаж шүү тий. Гол нь нэг холбогч болоо уур шугамын одоо Hard Steph-ээс ахуулаад тий. Айгу олон байсан л та багтад ер нь хэцүү он жилүүд байсан. Тэгээд бүх хамгаалтын багт нэрлэгдэж байгаа гэдэг. Яг харахгүй энэ одоо 5 жил бол яг харахгүй John Wall-ийн оргил жилүүд бол байсан тий. Тэгээд бүгдэнд нь All-Star сонгогдсон. За All-Star-ын гараанд хүртэл гарч ирсэн он жилүүд байгаа. За 15 онд болохоор бас дахиад нэгдүгээр шатад авсан. John Wall All-Star-ын гараанд нэрлэгддэг л үү лээ. 15 онд гараанд нэрлэгдэж байгаа жил. Тий. Kyle Lowry-тай хамтчих шиг. Тэгээд нэгдүгээр шатанд бол Lowry-гийнхаа Торонтог бол ялсан байдаг. За дараа нь хоёрдугаар шатанд болохоор нөө Atlanta Hawks-тай тоглосон. Atlanta Hawks эсрэг гол нь John Wall бэртэлтэй тоглосон байдаг. 6 тоглолтоос 5-т нь илүү 4-т нь тоглосон. Тий. За тэгээд тэр цувралыг та хэд санживэл нөгөө нэг Paul Pierce-лаг юу хийдэж штэ. Buzzer shot хийдэж штэ тий. Нэг I call game гэдэг тий. This is a bank I call game гэдэг. Тэгээ гол нь 6 дахь тоглолтыг сунгах боломж ийсэн. Тэгээ 7 дахь тоглолт дээр Wall ирнэ гэжсэн ч Pierce-ийн бас шидэлтийг тооцоогүй. Pierce бас хийдэг байхгүй. Тий. Тэгээд 16 онд бас харамсалтайгаар мултарсан байдаг. Уул нь Hawks-ыг хөдсөн бол Cavs-тай бас тий. Kyrie эсрэг бас дүүлдэх гоё цувралыг үзэхсэн байхгүй юу? Тэгээ ер нь харамсалтай бүсийн финалаас гарч ирээгүй их харамсалтай байдаг. Гэхдээ яг хөө зүгээр 15 онд. Тий. Ер нь Bradley Beal, John Wall энэ хоёрын баг бол их гоё баг байсан. Гэхдээ зүгээр баг нь одоо Washington Wizards бол тийг сайн баг бүрдүүлж чадаагүй. Чи сандживэл нэг хэсэг нөгөө яа мехимитэй бүр амар үнэтэй гэрээ гээл тий. Инданагийн сэлгэний төвтэй тий. 16 онд илүү нэг гэрээгийн төс чаа. Тэгээд ингээд юу драфтаар авж байгаа сонголтууд нарах юм бол John Wall, Bradley Beal, Otto Porter 3 л ер нь хамгийн дэжгүүд. Тэнгүүд нь дандаа фейл сонголтууд хийгээд. Otto Porter-ын ардаас ч Kelly Oubre бас гайгүй. Тий яг хөө тийм Kelly Oubre. Гэхдээ ер нь бол бүгдээрээ ер нь бол фейл сонголтууд байсан гэдэг. Ер нь Вашингтоны удирдлага John Wall-ыг бас яг сайн баг бүрдүүлж өгч чадаагүй маш их харамсалтай бол байдаг тий. Одоо Мерсин Гортотоос баг илүү төвтэй бол тоглож үзээгүй дээ. Үзээгүй шүү дээ тий. Гортот тэр хоёр ч юм бол яг энэ заслаа бүр үнээр төгсөн шүү дээ. Тэгээд нөгөө Марчин Гортотын заслаан гэж одоо нэрлэгддэг тий. Маш гоё заслаан байдаг. Гортот тэгээд хөгшөрсөн нинэ тий. Тийм л тоглогчд байсан санагдаад байна. За тэгээд энэ 5 жил бол яг харахгүй John Wall-ийн оргил жил байсан. Гэхдээ харамсалтай намжлалт үзүүлж чадаагүй тий. 17 оныг бол би сандын 17 онд бол Boston Celtics-тэй яг зөв 7 тоглолт гаргасан. Тэр бол үнэхээр гайхалтай цуврал. Game 6 дээр нэг хожин шидэлт хийдэг тий. Хожлын шидэлт хийчээ нөгөө нэг үзэгчд рүүгээ хараад нөгөө нэг My City гэдэг. Тэр яг гол нь Вашингтоны талбай дээр хийдэг л тий. Тэр өстой гоё цуврал. Гол нь яалтчгүй Boston арай зузаан бүрэлдэхүүн байсан. Asaya Thomas-ээс арай туршлагатай нөхдүүд нэсэн тий. Одоо Crowder, Olynyk өөрчи хийм байлаа. Хорфорд ирсэн байц тээ. Ирсэн байсан баха тий. Тэгснэ нөө нэг Avery Bradley гэх тийм нэг юм хортой гэхдээ бас юм бас Бостон ч одоо яг тэр үедээс сэргэж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд дасгалжуулсан сайн байсан Ben Simmons байсан тий. Тэгээд яалтчгүй ур чадварын бишээ бүрэлдэхүүний ялгаа гараад бол хожигдсан байдаг. Тий. За тэгээд ер нь яг 17 8 он хүртэл ингээд манай бол пик жилүүд нь байж байгаад за тэгээ уналтын жилүүд эхэлж байгаа. Тий 18-аас 19 оны үеэрэлд яг гимтцсэн. Ерөөсө 30 хэдэн тоглолтод ороод тий гарны гимтэл авдаг. Тэгээ дээрэс нөгөө 19 оны үеэрэлд чинь
мань хүн чинь нөгөө өсгийний гэмтэл аваад бүр улирлал нь ингэж бараг эхний агсыг ер нь бүтэн өндөжсэн чинь 19 оны хавар мань хүн чинь нөгөө усанд орж гарч ирээд халтарч унаад тэгээд Ахиллесээ тасалчдаг. Тэгээд эн чинь нөгөө нэг бүр ингээд 2 жил одоо тоглохгүй болтол ийм амар том гэмтэл болж. Тийм. Гол нь хавар аваад тэр чинь нөгөө бас нөгөө нэг юунаас те бэлтгэлээс биш ингээд гимтлээс бол авчиж байгаа. Харин тий. Болцсошгүй ослоос ч гэх юм уу тий. Тэгээд маш харамсалтай тийм зүг байдаг. Тэгээд Ахиллесээ таслаад тэгээ ер нь Джон Волын карьер бол ингээд шууд уруудсан. Тий. Тэгээ 20 оны үлрэлийг бүтэн үндсэн. За тэр жилүүдэд бол Вашингтон ерөөсө плей-оффт ороогүй. За тэгээ 21 оны үлрэлд тоглохоор ирсэн боловч солилцоогоор Russell Westbrook-ийн солилцоогоор бол Houston Rockets руу бол явуулсан байдаг. Тий. Тэгээд яг Houston Rockets-аас дажгүй тоглодгоо. Ер нь 20.6 оноо 6.9 оновчтой дамжуултыг дуунжлаа. Үлрэлийн талд нь бол тоглосон тий. Гэхдээ одоо тэгээд Harden явчихж байгаа. Тэг гол нь Harden өөрөө драматай Wall-тай тоглох хүсээгүй л тий. Бараг нэг 10 тоглолтод оролцоол явцсан. За тэгээд Rockets ч тий хамаг хүмүүсээ явуулцсан. Тэгээ Eric Gordon, Chris Wood хоёр л байлаа шүү тий. Тэгээ ер нь бол унахан тодорхой болцсон гэдэг Wall бараг өөр Wall-ыг бол суулгацсан санагдаж байна. Тэгээ John Wall чинь бүр чи бити ер нь юу гэртээ байжээ гэдэг. Тэгээд ер нь бол ирүүлээгүй. Тэгээд Wall-ын гэрээ ер нь бол тэгээд одоо дараа нь Clippers явж байгаа тий. 22 оны үлрэлт бүтэн тоглоагүй. Тий. Ер нь бол солих чадахгүй. Яагаад тэгэхээр Wall-ын уналтанд бас нэг гимтлээс гадна гэрээ нүлээ. Max гэрээ яг зөв. 6 жилийн билүү 5 жилийн айгүй өндөр гэрээ хийцэн. Тий 5 жилийн 170 саяын гэрээ. Тухайн Max гэрээ хийжсэн тий. Яг нөгөө Max гэрээний эхний жилдээ гимтэл эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг маш харамсалтай. Тэр авсан багууд нь тий. Тэгэд Clippers-д очиод бас нэг жоохон тоглож байгаа. Уул нь гарааны холбогчоор яг Paul George, Kawhi-ийн хожууд ирлээ гэсэн чинь бас болоогүй солилцоон дахиад Rockets руу явуулчихдаг. Тий. Тэгээд ер нь хамгийн сүүлийн баг нь байсан. Тэгээд ер нь NBA-гээс зоддог. Ер нь багуу сонирхоо болцсон. Тэгээд Туркийн Стамбул эдрээс мань үнийг уулна тоглооч гэдэг санал хүртэл тавьсан. Гэхдээ мань ер нь бол саналыг хүлээн аваагүй. Тэгээд энэ жил саяхан одоо нэг сар гарангийн өмнө өмсгөлээ хандаа үлгий зодог тайлхаар зарласан байгаа тий. Гол нь нөгөө нэг Wall яг нэг бэрхтэлтэй явах үед айгүй жин имцсэн байсан тий. Нэг балк болцсон байсан. Тэгэд мэдээж хурдан саарна. За тэгээд гол нь шидэлтэй сайжруулж чадаагүй тий. Гимэн. Уул дундаас бол дэжгүй шиддэг ус. 3-аас бол ер нь бол яг 90%-ийн холбогч дундаа хамгийн бонсон байна. Тий штэ. Тэгээд тийм том хүнд гэмтэл аваад эргэн эрэхтэй бол шидэлтэй сайжруулад ирсэн бол багадгүй лигт 2-3 жил дахиад тоглох бол боломж бол байсан баг тий. Тийм шүү. Тэгээд эд үеийн Wall-ыг бол ярихад би бол лигийн хамгийн хурдан тоглогч байсан гэж хэлнэ. Одоо Russell Westbrook-ээс хурдан байсан. Яг ер нь тийм штэ амар хурдан байсан тий. Дээрэс нь бөмбөг эзэгч тийм найдвартай. Дээрэс нь бас магадгүй Chris Paul-ийн хойноос бас нэлээд дөхүү яригдах плеймейкерс. 19-ийг асуудалгүй дунджалдаг. Би нөгөө сайн өмнө хэлжсэн I'm underrated хамгаалагч байсан бол их underrated playmaker тийм байсан. Яг харахгүй 20-10-ыг бол тогтмол ер нь бол тоолт бүртээ 20-10 хэл хийдэг байсан шүү дээ. Тийм. Тэгээ дээрээс нь тэр Wall-ын тэр нэг ингэж араараа гаргаад ингэж зүүн сулгаа цацдаг тийм. Тэгээ тэр цацсан дохон зүүн тоглолтууд нь тийм солгой тоглолтууд нь бол үнэхээр бас ганган шүү дээ. Тэгээд уул нь 2 гэсэн дугаарыг нь бол Washington Wizards мөнгөжүүлэх байхаа л гэж бол бодож шүү дээ. Ой, тэглгүй бахаа. Ер нь John Wall одоо Washington Wizards тартаа 82 оноос хойш John Wall-ыг плей-оффт оруулах хүртэл ганцхан плей-оффт орсон. Тэгэхээр 32 жилийн дараа 14 онд орж байгаа шүү дээ. Тэгэхээр 32 жилийн дараа анх удаа ганцхан удаа плей-оффт ороод тэгээд John Wall тэрийг харин 3-4 удаа плей-оффт оруулж байгаа гэдэг бол яа харахгүй Washington Wizards багийн бол түүхэн гол тоглогчтой нэг. Тэгээ дээрэс нь ассист болон ассистаараа багийн нөгөө нэг лидер болсон шүү дээ тий. Онооны лидер болж чадаагүй. Лигийг бас ассистийн авраг олж исэн санагдаад байна шүү. 10 11 хэдэн онд. Тэгээд ийм гоё тоглогч бол байсан. Тэгээд таад бас микс тейпүүдийн бас үзээрэй. Тухайн үед ч нэрээ драфтаар орж байгаа тоглогчдын нэг юм микс тейп гээ явдаг байсан шүү дээ тий. Драфт комбайны. Тэрэн дээр бас John Wall гэж ямар галзуу хурдтай, ямар тесрэлттэй. Үнэхээр гоё тоглож байсан. Одоо ер нь John Wall-ыг хараагүй хүмүүс байх юм бол ер нь
Darren Fox-ын хурдтай. Гэхдээ одоо Russell Westbrook-ийн тесрэлттэй. Тэ нэг тийм л одоо ийм олон талт тоглогч бол байсан. Хамгаалалт нь бас одоо урч чухамд одоо хин шиг гэх юм битээ тэ холбогч нараас. Тэгээд 6-3 өндөртэйсэн гол нь. За тэгээд та хэд бас John Wall-ийн талаар бас сандаг бас сэтгэлдлүүдэд хуваалцаараа тэгээд аль тоглолтуудыг үзчихье. Бас нэг айгүй нэг ийм нэг хавдраар нас орсон охин зориулж бас нэг ийм дурсгалтан зориулаад нэг тоглолтод бас хожоод бас ярилцлага өгөхдөө бүр өөлж ирснийг санаж байна те. Ер нь бас тийм өөрөө хэцүү амьдралаас гарч ирсэн болохоор ч тэр бас юм хүмүүст тийм гоё дулаан мэдрэмжийг төрүүлдэг тоглогч байсан. За тэгээд өөрт нэг ярих байхгүй дээ. Тэгээд бас нэгэн үед одоо ингээд NBA-г бас байлдан дагуулж байсан. Яг хөө амжилт бол үзүүлээгүй ч гэсэн ер нь бол үзүүштэй уран тоглолтоор те. Одоо би бол тэгж нэрлэх гээд ш. Манай 90 үеийн Washington Wizards тоглож байсан амбин шилдэг тоглогч. Яг манай 90 үе. Тэгэл байх уу. Washington Wizards-ыг нөгөө ийм сүнцэн багийг бас хэсэг те бас нэг ингэж олны одоо хүртэл болгож ирсэн тоглогч яа харахгүй ч юм бол. Тэгээд нөө нэг өөрөө бас хилдэг өстэй. Манайх Cavs-тай үзэх хамгийн боломжтой байгаа гэх те. Урч угмын хамгаалтан дээр бас Kyrie Wall гэсэн дүүлийг бас хармаар л идэгсэн. Ядж хаад хоёулаа 2 гэсэн дуу гартай шүү дээ. Тийм шүү дээ. East-д ингээд нэг All Star мстаар гарахаар ялгагддаг байхад идэгсэн. За тэгээд өнөөдрийн ретро NBA-гийн контент маань энэ түрээд өндөрлж байна. За та хэд бас биднийг Retro Station суваг дээр манаас subscribe, за like, share тэ өөргөө үдин тэ бүх боломжуудаараа бас дэмжиж дүүрээ. Дараачийн дугааруудаар хин гэдэг тоглогчийг бас яриулмаар байна тэ. Бас гоё коммент хэсэгт үлдээгээрээ тэгээд айгу бит хоёр тэрнээс нь урам аваад дараач бичлэгүүдээ шүү. Тэгээд манай бета ч гэсэн удахгүй дитүүдээ хийчих байх тэгээд. Peace out. За арт.